Монгол Улсын их хурл засгийн газар Монгол төрөх хямраад нэлээд хүнд байдалтай нэг дагаад төрийн түшээлийн нэр хүнд бас унж байна. Өглөө би бас эмнэлгээр явлаа. Бараг хулгайчид одоо энэ очрлж энтер гэдэг ингээл наад захын дэгж штэ бид нар чинь нэр хүнд унж байна. Харамсалтай л байна. За ардын намын даргын сонгуультай холбоотой ингээд тэр маргааныг авчираа төрийн ордонд ингээд хагарал өсөргээд улсын их хурлын дарга засгийн ерөнхий сайд хоёрыг огцруулж байна л да. Гэтэл сая бид Монгол Улсын ерөнхийлөгчтэй энтхийг улс руу яваад ирсэн. Урдаас төлөвлөсөн ажил байсан мэ 6 гишүүн явсан бүх намын төлөвлөл. За миний хувьд эрүүл мэнд боловсрал тэн талын боловсрал тэгээд хөдөө аж ахуйн талын асуудлаар явсан хошооны. За энд бас ерөнхийлөг шиг бас энд буруутгаж байна. 6 гишүүнийг авч явсан юм байна. Гэвь ерөнхийлөгчийн нэр хүн талдаа бас. Гэтэл тэнд ерөнхийлөгч шууд ерөөсөө энийг хамгаалал энийг огцруулах тийм юм яриаггүй бид нар амар сайхан сайд бас давхар явсан. Энийг бас бид нар бас харамсалтай хариуцлагатайгаар бас хэлчихье гэж бодож байна. Энийг бас зөвөр ойлгоно үстэй.